iLove платформыг хэрхэн ашиглах талаарх зааварчилгаа видеоны 2 дахь хэсэг эхэлж байна. Энэ удаад бид хуульчаас асуух үйлчилгээг хэрхэн ашиглах талаарх мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр юун түрүүнд та үүсгэсэн бүртгэлээрээ платформ руу нэвтэрнэ. Хэрвээ хэрхэн бүртгэл үүсгэх талаарх зааварчилгаа авах болвол та манай өмнөх зааварчилгаа видеог үзнэ. Нэвтрэх үед платформын нүүр хуудсанд үндсэн 6 үйлчилгээ дараах байдлаар харагдах бөгөөд та хуульчаас асуух цэсэн дээр дарна. Энд миний өмнө асуусан асуулт хариултын хамт харагдаж байна. Ер нь таны асуусан асуулт хуульчаар хариулагдах үед платформ дээр иймэрхүү байдлаар харагдах нь байна гэж та ойлгох хэрэгтэй. Таны асуусан асуултанд манайд одоогийн байдлаар бүртгэлтэй байгаа төрөл бүрийн чиглэлээр мэргэжсэн 40 орчим хуульч хариулах бөгөөд таны хувьд асуултаа аль болох товч бөгөөд тодорхой бичих хэрэгтэйг зөвлөж байна. Бичлэгээ цааш үргэлжлүүлье. Асуултаа хэрхэн хуульч руу илгээх вэ? Таныг хуульчаас асуух зэс рүү орох үед дэлгэцийн баруун доод боолонд нэмэх тэмдэгтээ товч харагдах ба энэ нь шинэ асуулт идгэх гэсэн утгыг илэрхийлнэ. Нэмэх товч дээр даран шинээр гарч ирэх цонхон дээр юун түрүүнд танд тулгарсан хуульцын асуудал аль ангилалд хамаарахыг сонгоно. Хэрвээ гэр бүлийн асуудал бол харгалзах ангиллыг сонгоод агуулга хэсэг дээр асуултаа текстээр бичнэ. Хэрвээ та асуух асуултаа Microsoft-ийн Word програм дээр ч юм уу бусад аль төрлийн програм дээр урьдчилан бичиж тэмдэглээд бэлтгэсэн бол тэрхүү файлаа сонгоод шууд илгээж болно. Ингээд л та илгээх товч дээр дарахад таны асуусан асуулт манай платформ бүртгэлтэй гэр бүлийн эрх зүйгээр мэргэжсэн аль нэг хуульчид санамсаргүй байдлаар сонгогдоо очно. Бид таны асуултанд аль болох хамгийн богино хугацаанд хариулахыг зорих ба платформд нэгэн зэрэг хандсан хэрэглэгчдийн тоо болон хуульчийн ажлын ачааллаас хамаарч хариу ирэх хугацаа тань харилцан адилгүй байж болно. Зааварчилгаа видеог хамт байж үзсэнд баярлалаа.